За зарим хүмүүс амьдралдаа аюул их юм бүтээсэн байдаг. За зарим хүмүүс бол юм хийдэггүй, гараас нь юусаа юм гарч өгдөггүй. Тэгээд бид нар юу гэж боддог гэхээр тэр их юм бүтээсэн хүмүүсийг 24 цагаас илүү цагтай гэж боддог. Айсгүй шүүн баг унтдаг. Айсгүй хобби байхгүй хүмүүс гэж боддог. За би ч гэсэн тэгж боддог байлаа. За одоо бол жилийн өмнөхөөс 24 цагийн дотор маш их юмыг амжуулдаг болсон. 2 3 шинэ хоббитой болсон. За тэгвэл яаж ингэж чадваа? Хэрв та цагийг үр хөтөлтэй өнгөрөмөр байвал энэ видеонд анхаарлаа хандуулаарай. Hi, хөрөнгө оруулагч Lifelong Learner Тэмүүлэн байна. Та бүхэндээ энэ удаагийн дугаараараа Productivity Hacks цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийн талаар ярилцъя гэж бодлоо. Хэрв та манай MoneyWise Master Channel-ыг subscribe хийвэл яг одоо subscribe button дараарай. Тэрний оронд би та бүхэндээ илүү сонирхолтой, илүү хүнд хэрэгтэй, илүү таны амьдралыг хөнгөвчлсөн видеог хүргэж явах болно. Ингээд let's talk about money. За энэ сэдвийг бүгдээрээ 3 бүлэгт хувааж ярилцъя. За нэгдүгээр нь болохоор productivity killers буюу бидний цагийг одоо үрдэг юмнууд юу гэдэг юм бэ гэдгийг авч үзье. За хоёрдугаар нь болохоор productivity одоо үр бүтээлтэй байхын тулд ер нь сахилга бат мотивац гэдэг юм хэр чухал юм бэ гэдгийг харж үзье. Ер нь хэрэгтэй мүү хэрэггүй мүү те. За гуравдугаар нь болохоор би өөрийнхөө жишээн дээр миний 24 цаг ер нь яаж өнгөрдөг. Би 24 цагийг яаж үр бүтээлтэй юмаа амжуултыг гэдэг талаар хамт ярилцъя гэж бодлоо. За юуны дөрөнд та бүхэндээ хэлэхэд би өөрийгөө дөвөөлөх гэсэнгүү, өөрийгөө магтах гэсэнгүү, те жоохон өнгөрөх гэсэнгүү. Ерөөсөө миний шинээр олж авсан миний ололт те одоо миний өөртөө үр бүтээлтэй байх гэдэг энэ одоо амжилтын гэж ярих юм уу тэр тухай хамт ярилцъя гэж бодлоо. Ингээд та бүхэн бас зөвөр болгоорой. Авахын аваад хашаа нарай те. Ингээд видеонд орцгоё. Productivity killers буюу бидний цагаас хугасалдаг зүйлүүд. За 2025 оны байдлаар дэлхийн нийтээр өдөрт 8 цагийг ямарваа нэгэн дэлгэцийн өмнө өнгөрөөж байна гэсэн судалгаа байдаг. За тэр ямарваа нэгэн дэлгэц нь 70-аас 80% нь ерөөсөө смартфон байдаг гэсэн. За тэр нь юу гэдгийг social media, смартфон, YouTube, TV, янз бүрийн кино, стриминг те янз бүрийн контентууд байгаа. За тэр контентуудын 70-аас 80% нь бид нар юугаар авч байгаа гэхээр ерөөсөө смартфоноор дамжуулж авч байгаа. За тэгэхээр бүгдээрээ нэг амархан тоо бодож үзье те. За дундаж хүн өдөрт 8 цагийг ямарваа нэгэн дэлгэцийн өмнө ямарваа нэгэн контент ингээд үзэж өнгөрөөдөг гэсэн судалгаа. За тэрийг ингээд бодоод үзэхэд 24 цагийн 8 цагт нь дэлгэцийн өмнө суулаа гэж бодоход 2920 цагийг жилд дэлгэцийн өмнө өнгөрөөдөг байна. За жишээ болгоод үзэхэд 10-аас 10 настай хүүхэд 80 хүртлээр өдөрт 8 цагийг ингээд смартфон дээр өнгөрүүлээ гэж бодоход те ерөнхийдөө тэр амьдралынхаа 23 жилийг ерөөсөө за ямарваа нэг юм үзэж өнгөрүүлэх нэ. За тийм болохоор смартфон бидний амьдралыг хөнгөвчлсөн ч гэсэн технологийн олон дэвшилтийг авчирсан ч гэсэн ерөнхийдөө бол бодод үзэхэд бидний амьдралын бас нэг алуурчин бидний цагийн алуурчин байх нэ. За 2017 оны манай Монголын боловсролын яам болон Дэлхийн банкны хамтарсан тийм судалгаа гэдэг юм байлээ. Тэр нь юу гэсэн гэхээр 2017 онд Монголд байгаа амьдарч байгаа хүмүүсийн 55% нь смартфонтой байна гэсэн судалгаа. За 7 жилийн дараа одоо 2025 он бодоход миний бодлоор одоо ямар нэгэн судалгаа байдгүй юм байлээ 25 онд хийсэн 24 онд хийсэн судалгаа. За миний бодлоор бол 90-ээс дээш хувь нь смартфонтой болцсон. Ямар нэгэн ухаалаг уцтай болсон манай монголчууд. Тэгэхээр одоо өдөрт 8 цаг ямар нэгэн дэлгэцийн өмнө өнгөрөөж байгаа гэсэн судалгаа бол тийм худал судалгаа биш, тийм хол судалгаа бол биш. Тэр нь биднэрт бас яг таарж байгаа. Бид нар бас яг л адилхан өдөрт 4-5 цагийг смартфон дээр өнгөрөж байна. 2-3 цагийг дэлгэцийн өмнө өнгөрөж байна. Ямар нэг юм үзэж ТV юу гэдэг стриминг ямар нэг юм үзэж өнгөрөөж байгаа. За тийм болохоор мэдээж үр дүнтэй байх, цагийг зөв ашиглах, цагийг зөв юмдаа өргөхөд смартфон гэдэг юм биднэрт яалтчгүй дараа болоо саад болоод байгаа юм байна. Тийм болохоор смартфон гэдэг юмыг ярихгүй бол болохгүй сэдв байна. За хоёрдугаарт нь стресс ядаргаа. За хийх юм зөндөө байна. Ийм ч юм хийх ёстой, тийм ч ажлыг бүрдүүлэх ёстой. За тэгвэл их ажлын дараа жоохон стрессээ тайлаа, жоохон торгоогоо амраагаад, жоохон уцаа байж чадах. За жоохон нэг кино үзчихэж ч юм уу дараа нь юмаа хийгээл тэгдэг те. Тэгээд ингээд дараа нь юмаа хийдгүү. Танил мэдрэмж байгааз. За тэгэхээр энийг юу гэдэг юм бэ гэхээр төлөвлөсөн ажлаа албаар хийхгүй хойш нь тавих. За энэ үзэгдлийг англиар бол мэргэжлийн procrastination гэж нэрлэдэг. За procrastination гэдэг юм одоо юмыг хойш нь тавих, одоо юмыг ингээ хийхгүй өнгөрөх энэ үйлдэл нь ихэнхдээ ерөөс сөрөг үр дагавар авчирдаг боловч бид нар мэдсээр ээжиж хийх юмаа хийхгүйгээр ингээ хойш нь тавьдаг. Юмыг хойшлуулдаг. За маргааш уулъя. За дараа нь уулъя. За газ энийг үзчихэд болъё гэх богинохон хугацаанд хүнд илүү таашаал өгөх, мэдрэмж өгөх тийм юмыг сонгодог. Жишээлбэл смартфон, майжчих ч юм уу кино үзэх ч юм уу.
компьютер тоглоом тоглох ч юм уу. Эсвэл зүгээр нэг зураг тасаагаад ингээ явуулах ч юм уу тий. Яг хэрэгтэй хийх ажлаа зөв ажлаа хийхгүйгээр цааш нь тавиад хэрэггүй тухайн үед гоё өндөр мэдрэмж өгдөг юмыг сонгодог тийм нэг үзэгдэл байдаг. За тэгээ мэдээж өдөржин сошиал медиа те янз бүрийн кино үзээд янз бүрийн аимшиг кино үзээд янз бүрийн муу мэдээ сонсоод энэ тэгсэн гэн энэ ингэсэн гэн гэж янз бүрийн шар мэдээ сонсоод ингээл бөө стресстэй автагдана мэдээж айцтай автагдана мэдээж фомод автагдана ямар нэг юм соцрох гээд байгаа юм шиг мэдрэмж төрнө бусад хүмүүс чамаас илүү яваад байгаа юм шиг тийм мэдрэмж төрнө тэгээд энэ нь буцаад хүнд стресс одоо сэтгэлийн дарамт болдог тэгээд тэр сэтгэлийн дарамт стрессээ тайлахын тулд буцаад нөгөө сошиал медиагаар үздэг, буцаа майждаг, кино үздэг, ямар нэгэн шал хэрэггүй юм хийдэг учраас ингээд чөтгөрийн тойрогт орсон байдаг. Хүмүүс ихэнхдээ амрыг гэж боддог. За смартфон үзэх юм бол амарна гэж боддог. Смартфоныг үзэхээр улам айц давтдаг. За ингээд яг ингээд тойрол яваад байдаг. За тийм учраас бид нэр үр бүтээлтэй байх, цагийг зөв юмд зарцуулах, зөв зарцуулт сурахад бас энэ стресс, одоо энэ сэтгцийн эрүүл мэнд гэдэг юм чухал үр гүйцэтгэх юм байна. Тийм учраас энэ сэдвийг бас ярихгүй болохгүй юм байна. За хоёрдугаарт нь productive байхад тэ үр бүтээлтэй байхад сахилга бат мотивац чухал үгүй юу? За миний бодлоор бол сахилга бат мотивац чухал бас чухал биш ээ гэж хэлмээр байна. Үр бүтээлтэй байх, цагийг зөв өнгөрөөх, productivity-гийн тухай олон ном уншсан. Тэр номдор ерөөсөө ихэнхдээ юу гэж гардаг вэ гэхээр ерөөсөө үр бүтээлтэй байна. Тэ цагийг зөв зарцуулж сурна гэдэг бол ерөөсөө дадал зуршилтай холбоотой маа гэдгийг ихэнхдээ ярьсан байдаг тийм. За зөв дадалтай болж буруу зуршлаа хайж тэгж сурна гэдэг маань ерөөсөө цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг, цагийг зөв юм зарцуулдаг болно гэсэн үг. За хүмүүс ихэнхдээ ямар ч цаглаа батгүй, ямар ч мотивацгүй, залхуу, хойрог юм хийдгүү гэж шүүмжлүүлдэг цаглаа баттай бай, мотивацтай бай, одоо юм хий, ингэ тэг гэдэг ерөнхийдөө тийм зөвлөгөө ингээд ихэнхдээ өгдөг. За миний бодлоор бол ер нь энэ зөвлөгөө нь ер нь бас жоох уучиг дутагдaltaй. Ягаад тэгэхээр зөвхөн мотивац, зөвхөн сахилга батаар шин дадлыг олж буруу зуршлыг ингээ хайж чадахгүй. За яагаад ганц мотивац сахилга батсаар ингээд зөв дадалтай үр дүнтэй амьдрч болохгүй байв гэвэл хизээ нэгэн цагт мотивацгүй болно. Хизээ нэгэн цагт сахилга бат чинь дарамттай юм шиг санагдана. Хизээ нэгэн цагт хүний мотивац байхгүй болоод тэр хүн яадаг гэхээр буцаад хуучин хэвэндээ ордог баг. За тэгэхээр яах юм бэ гэвэл миний харж байгаагаар бол үр дүнтэй амьдрахын тулд цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд мотивац сахилга бат чухал. Гэхдээ хамгийн гол цөм нь юу юм бэ гэхээр хүний identity буюу үнц. За хүн сахилга баттай, мотивацтай, үнцнээ тодорхойлоод зөв дадлыг бий болгоод буруу дадлыг хаяхад бүрэн дүүрэн боломжтой. Тийм учраас ямар нэгэн муу зуршлыг хаяхын тулд гой дадалтай болохын тулд өөрийн identity гэдэг юмыг, өөрийн үнцэн гэдэг юмыг тодорхойлох шаардлагатай. За жишээлбэл би 10 кг турыг гэсэн бодолтой бай гэж бод альскул цагийг үр бүтээлтэй өнгөрөөе гэж боддог байлаа гэж бодъё За тэгэхээр яах вэ гэхээр янз бүрийн дайет хийн, янз бүрийн дасгал хөдөлгөөн хийн, жимд явна. За тэгээд хизээ нэгэн цаг турна мэдээж юм хийж байгаа юм чинь турна, өсөж байгаа юм чинь мэдээж турна. Тэгтээ чиний identity үнцэн чинь би эрүүл амьдардаг хүн, би илүүдэл жингүү эрүүл хүн гэсэн identity биш бол үнцэн биш бол хизээ нэгэн цагт буцаал тархална. Яагаад тэгэхээр турсны дараа нөгөө identity байхгүй, үнцэн байхгүй учраас нөгөө буцаал хуучин хэвэндээ ордог, хуучин зуршлаа гаргаж ирдэг. Тийм учраас буцаад тархална гэсэн үг юм. Тийм учраас чиний үнцэн identity чи ямар байх ёстой юм бэ гэхээр би бол эрүүл хооллдог, дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл амьдралын хэм маягтай хүн юм а гэсэн identity тийм үнцэнтэй байх ёстой. За тэгжээж амархан турж болно, тэгжээж ял хийж байгаа юм шиг дасгал хийхгүй, гоё эрч хүчтэй дасгал хийдэг болно. За ер нь бол турхад мэдээж амархан турхад баг идэн их дасгал хийн тэгэл болоо. Тэгэд хамгийн гол нэг шалтгаан хүн турахгүй яагаад зорьсон зорилготой турагсан зорилготой хүрдгүү вэ гэхээр ерөөсөө л хийдэггүй байгаа. Мэдхгүй дээ биш бид нар бүгдээрээ мэдж байгаа. Баг идэн их дасгал хийх хэрэгтэй гэдэг. Бүгдээрээ мэдж байгаа хэрнээ ерөөсөө хийдэггүй дээ байдаг. Тийм учраас just do it. Нөгөө талаар би үр бүтээлтэй бай, цагийг зөв юм зарцуулъя гэдэг бодолтой байвал бас яг адилхан. Жишээлбэл өглөө босоод ном уншия ч юм уу, эсвэл өглөө босоод йога хийдэг хүн бай. Тэгж бодоод эхэндээ бол амар мотивацтай ном уншин, йогага хийн. 2-3 сар болоод мотивац байхгүй болно, залхуурна, ямар нэг юм дундуур нь гарч ирнэ, ном уншихаа болно, йогага таслана. За тэгээд буцаад нөгөө хуучин хэм маягт ордог. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө identity байхгүй байна гэсэн үг. Би ямар identity байх ёстой юм бэ гэвэл би эрүүл мэндэд анхаардаг, сэтгцэн эрүүл мэндэд анхаардаг, meditation хийдэг, бясалгал хийдэг,
йогачин хүн, эсвэл би ном уншдаг хүн. Зүгээр ном уншия биш, би ном уншдаг хүн. Ном уншиж өөрийгөө хөгжүүлдэг хүн юм а гэсэн identity тийм үнцэнд байхгүй учраас буцаад хуучин хэм маягтай ороод зорьсон зорилго те бодож исэн юм байхгүй болдог байгаа. Ерөөсөө лаг амархан. За тэгээд энэ бүхнийг ингээд сонсоод зарим хүмүүс бодож магадгүй ер нь хүн үр бүтээлтэй байгаад яадаг юм те. Миний одоогийн амьдарч байгаа амьдрал ер нь надад таарсан. Надад болж л байгаа юм чи. Заавал ингэж өөрийгөө зоож яах юм. Заавал шинэ identity өөрийгөө өөрчилж яах юм гэж бодож иж магадгүй. Fair enough. Тэр хүмүүсийг үүсэх ямар ч арга байхгүй. Тийм хүмүүс байж болно. Гэхдээ миний бодлоор цаг хугацаа гэдэг хэрэг хязгаарч ирэхгүй, эргэж ирэхгүй. Хүн гэдэг амьтан бид нар маш их юм хийх чадвартай амьтан. Тийм учраас хий дими зүгээр ингээд цагийг өнгөрөөнө гэдэг бол миний хувьд маш харамсалтай санагддаг. За 3 дугаарт нь миний 24 цаг яаж өнгөрдөг вэ? За миний 24 цаг бусад хүмүүс ихтэй яг адилхан тий. 24 цагийн 8 цагт нь тий 6-аас 8 цагт нь унтаж өнгөрүүлнэ. 8-9 цагт нь ажиллаа хийн. За үлдсэнд нь тэгээд гэр бүлээ зарцуулна, өөрийнхөө хоббиг зарцуулна, найз нөхөд юу гэдэг. За ингээд бодоод үзэхээр ерөөсөө ажил дээр өнгөрүүлж байгаа 8-9 цаг гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа цагаас илүү байна. Ажил дээр ажлынхаа хүмүүстэй, гэр бүлийнхаа хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж байгаа цагаас илүү цагийг зарцуулдаг бид нар. Тийм учраас би өөрийнхөө үр бүтээлтэй байдалтай цагийг зөв юмдаа үргэх гэдэг productivity гэдэг юм а өөрчлөхөөр шийдсэн. За яг яаж өөрчилсөн бэ гэхээр за би бас яг дандаа ийм үр бүтээлтэй тий цагийг зөв юмдаа үрдэг хүн байгаагүй. Бусдын адил яг л уцаа майждаг байсан, хэрэггүй юм цагийг дэмий үрдэг байсан, цаг хугацааг ерөөс үнэлдэггүй байсан. Тэгээд энэ бүгдийг бодоод ер нь өөрийнхөө тий time management, өөрийнхөө ер нь үр бүтээлтэй байдал өөрчлөлт оруулахыг одоо зорьсон, тэгээд шийдсэн, тэгээд бас өөрчлөлт оруулсан байгаа. Тэгээд яг яаж өөрчлөлт оруулсан, яг юу хийсэн гэхээр хамгийн гол нэг юм нь миний ойлгосон юм нь юу гэхээр хамгийн гол нь нэг миний толгойд mind shift явсан ба. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө хүмүүс бид нар ажил гэдэг имийг нэгдүгээр тавьж үздэг. За ажил гэдэг имийг нэгдүгээр тавьж үзэнгуудаа бусад цагаа тэр ажил гэдэг имийнхаа тойруулаад ингээд өрдөг, тойруулаад ингээд барьдаг гэх юм уу те. Одоо жишээлбэл би ажилдаа яваад ажлынхаа тарсны дараа тийм юм хийнэ. Альсгүй би тэрнээс тиймд ажилтаа учраас ажлаа тараад цаг завтай үедээ тийм юм хийнэ гэдэг одоо ажлаа тойруулж бусад цаг хугацаагаа ингээд тохируулдаг гэсэн үг тийм. За тэрийг би яаж өөрчилсөн гэхээр миний mind shift яаж өөрчилсөн гэхээр ажил бол миний нэгдүгээр хамгийн чухал юм бол биш. Ажил гэдэг бол 5 дугаарт ордог юм. За миний хамгийн чухал юм уу гэхээр нэгдүгээр миний гэр бүлтэйгээ зарцуулж байгаа цаг бол миний хамгийн чухал цаг. За тэр гэр бүл гэдэг имийг тойруулаад би өөрийнхөө ажлын цагийг ингээд нөгөө 8 цагийг те бэлтгэл өөрийгөө хөгжүүлэх цаг, найз нөхөд юу гэдэг ингээд гэр бүлэг гэдэг юм а тойруулаад цагаа хуваарлцсан гэсэн үг. За нэгдүгüүрт нь гэр бүлдээ зарцуулах цаг. Системээ өөрчлөлтөө гэр бүлийнхаа эргэн тойронд өөрийнхөө системийг ингээд үүсгэсэн чинь гэр бүлдээ зарцуулах цаг маань автоматар айгүй амархан болоод ирсэн. За би яадаг юм бэ гэхээр миний ажил ерөнхийдөө бол би бол 100% ажилладаг. 1-ээс 5 хүртэл хагас бүтэнд ажилддаг. За тэнгууд 1-ээс 5 дахь хооронд миний ажил нэг 5-аас 5:30 хооронд дуустдаг ба. Би өөрөө тэгж дуусгадаг ба. Тэгээ илүү цаг маг хийдэггүй. Тэгээд нэг 5-аас 5:30 хооронд гэртээ ирээд уцаа унтраалаа 5-аас 8 цагийн хооронд family time. За тэр үед бид нар яадаг вэ гэхээр бүгдээрээ хамтдаа суугаад орой хөнгөн нэг хоол идэнэ. За тэгээ бүгдээрээ их нэртэйгээ хүүхдүүдтэйгээ өдөр нь яаж өнгөрсөн тухай ярилцсан, орой тоглоом тоглоно, зүгээр ноцолтон тий одоо гэр бүлтэй хийж болох юу байдгийг бүх юмыг орой 5-аас 8 цагийн хооронд family time болгосон байна. За тэгээд 17-оос 20 цагийн хооронд family time бас нэг чухал гой даталтай болсон. Тэр нь юу вэ гэхээр бид нэр өдөр болгон гэр бүлээрээ 30-аас нэг цагийн алхалт хийдэг байгаа. Орой алхалт хоол идсэнийхаа дараа. За энэ цаг хугацаа бол бидэрт маш чухал цаг хугацаа байдаг. Яагаад тэгэхээр ямар нэгэн уц майжхгүй, ямар нэгэн хүн садаа болохгүй зөвхөн алхаад бид нар хоорондоо янз бүрийн сэдвийн тухай ярилцдаг. Маш чухал цаг байдаг. За тэгээд мэдээж эрүүл мэндийн талаасаа те бенефитийн яриач хэрэггүй хүн өдөр болгон 30-аас нэг цаг ингээ алхаад байхад мэдээж ямар үр дүн гарах нь ойлгомжтой. За тэгээд ерөнхийдөө манай гэр бүл 8-аас 8:30 хооронд унтдаг байгаа. Яагаад тэгэхээр хүүхдүүд те ялангуяа өсөж торнож байгаа, өсөж боожж байгаа хүүхдүүд бол 10 цагаас илүү унтчих шаардлагатай. Тийм учраас 8 гэж унтахгүй л өглөө ядраад босдгоо. За тэгээ миний хувьд бол ер нь 8-аас 9 хооронд унтдаг байгаа. За хаяа бол нэг 8:30 гэдэг гэр бүлтэйгээ хамт урандаа ороод унтчихдаг ч үе байгаа. Тэгээд ер нь бол ерөнхийдөө 9-өөс 10 хооронд одоо тий миний өөртөө зарцуулах нэг цаг
ч юм уу цаг 30 минутын хугацаа байгаа. Тэрэндээ юу хийдэг вэ гэхээр ерөнхийдөө бол хэл сурна, тэ өөртөө хэрэгтэй юм хийн, ном уншина, өөр юу гэдэг юм. Комедигаа бичин ч гэдэг юм уу, YouTube-ыг хийн ч гэдэг юм уу, тэ иймэрхүү ажлаа ингээ хийж зохицуулдаг байгаа. За ном унших өөрийгөө хөгжүүлэхийн тал дээр би ямар дадалтай болсон бэ гэхээр ер нь бол би урд нь жилд нэг л ном уншдаг гэсэн. Ер нь энэ хүмүүсийн дунджил та хүн ер нь дунджаар те нэг л ном уншдаг. За миний хувьд яасан гэхээр өнгөрсөн жил 12 ном уншина гэсэн зорилготой байж байгаа 17 ном уншсан байсан. За энэ жил мэдээж адилхан 12 ном уншина гэсэн зорилготой байгаа. Гэхдээ одоогийн байдлаар сард 2 ном уншаад яваад байгаа. За тэгээд ер нь өөрийгөө хөгжүүлэх, үр бүтээлтэй бай гэдэг тал дээр ер нь 3 зүйлийг дадлаа болгосон байгаа. За нэгдүгürt нь болохоор ном унших, за хоёрдугаар нь болохоор ном сонсох, за гуравдугаар нь болохоор мэдээж лаглаг хүмүүсийн подкаст, YouTube-ыг үздэг болсон байгаа. За тэр нь юу үздэг гэхээр бизнес те, хувийн санхүүгийн талаар, ер нь эдийн засгийн талаар те, хувь хүний хөгжлийн талаар гой подкастуудыг сонсдог болсон, тийм гоё дадалтай болсон байгаа. За урд нь жилд нэг л ном уншдаг байсан бол ягаад гэвэл 12 ном, 17 ном уншдаг болчихвоо. Тэр нь би яаж шин дадал өөртөө суулгасан гэхээр ерөөсөө лаг амархан. Би ажилдаа явахдаа вагоноор явдаг. За ирж очихын 1 цаг вагонд явдаг. Тэгээд тэр ирж очихын 1 цагта вагонд дандаа ном уншдаг баг. За тэр нь өдөр болгон 1 цаг ном уншина гэсэн үг шүү дээ, тэ. За заримдаа бол мэдээж өглөөс ирээд тэ ном уншина 10 минут ч бай, 30 минут ч бай, айсгүй бааж ахтай ч юм уу тэ ном уншина, 0-д орохдоо ном авч уншдаг ба тийм дадалтай болсон байгаа. За мэдээж заримдаа машинтайгаа ажил руугаа явдаг. За тэр хоорондоо би юу хийдэг юм бэ гэхээр номыг сонсдог байгаа. За номыг бас сонсоход өөр нэг мэдрэмж аавна. Бас ингээд цаасан дээр уншихад бас нэг өөр нэг мэдрэмж аавна. Ойлгох нь бас шал ондоо байдаг. Тийм учраас би машинд явж байхдаа ер нь хийхдээ би ном сонсдог байгаа. За тэгээ номыг сонсохдоо 1.5x хурдын 1.5x юм альскул 2x болгоод тийм хурдан сонсдог байгаа. Ягаад тэгэхээр нэг цагийн ингээд те нэг цагийн ийм бүлэг байлаа гэхэд тэр 30 минутын сонсоод дуусчих жишээ нэ те ингээд цагийг одоо үр бүтээлтэй зөв ингээд ашиглаж яах гэсэн үг. Тэгээд хүмүүс ихтэй гайхдаг. Чи ийм хурдан тавьчихад ойлгох юм уу гэхээр анхандаа бол мэдээж эвгүй байдаг. За тэгээд ер нь тэгээд ингээд сонсоод хурднаар ингээд сонсоод байхад явандаа сурчдаг. Тэгээд ойлгодог болчдөг. За тэгвэл подкаст те лаглаг хүмүүсийн подкаст ямар нэгэн YouTube видеого контентоо ер нь яаж аваад идэв юм бэ гэхээр бэлтгэл хийж байгаа. За би ер нь хайхтар хөгжим те ер нь дуу сонсоод идэггүй. Ер нь бэлтгэл хийж байхад надад мотивац өгөх тийм дуу мó хэрэггүй байдаг. Яагаад тэгэхээр бэлтгэл гэдэг бол миний амьдралын нэг хэсэг лайфстайл болсон учраас надад тэгээд их мотивац шаардлагагүй байдаг бэлтгэл хийхэд бол тэрний оронд юу сонсдог вэ гэхээр ерөөсөл лаглаг хүмүүсийн подкаст YouTube-ыг үздэг байна. За тэрийгээ бас үзэхдээ мэдээж 1.5x юм уу 1.7x-ээр тавьжгаад хурднаар тавьжгаад үзээд дуусгадаг байгаа. Ингэж хурдан сонсох нь ер нь ямар ашигтай юм бэ те ер нь айгүй стресстэй биш үү гэхээр ер нь бол цаг хэмнэ те нэг цагийн хооронд 2 подкаст сонсох, нэг подкаст сонсох байсан бол 2 подкаст сонсдог ч юм уу те. Ер нь цаг хэмнэж юмыг ер нь цагийг зөв ашиглаж байна л гэсэн концепт явна. За 3 дугаарт нь болохоор эрүүл мэнд бас дасгалын тал дээр бас гой дадлуудтай гой цагийг зөв те ашиглаж эрүүл мэндийн төлөө цагийг зөв ашиглаж сурсан байгаа. За миний хувьд бол ерөнхийдөө 7 хоногт 4 удаа жимд явдаг. За нэгээс 2 удаа сагсан бүгийн бэлтгэл хийдэг, тоглодог байгаа. За энийг яаж амжуулд юм бэ гэхээр ерөөсөл бэлтгэлээ, жимийнхаа бэлтгэлийг, фитнесийнхаа бэлтгэлийг ерөөсөл ажлынхаа үдийн цанаар хийдэг баг. За би яадаг гэхээр ажлынхаа үдийн цан дээр зөвхөн ховёс иддэг. За тэр нь ямар ашигтай юм бэ гэхээр мэдээж хурдан болно. Хоёрдугаарт хурдан шингэц сайтай эрүүл мэндийн ашигтай. За тэгээд газ ховёс идчихэнгуудаа 1 цаг фитнес жоод газ бэлтгэлээгээ буцаад ирдэг байгаа. За сагсны хувьд би яадаг юм бэ гэхээр манай сагсан бүгийн бэлтгэл, сагсан бүгийн тэмцээнүүд Швейцар улсад ерөнхийдөө бол ер нь оройн цагаар байдаг. Яагаад тэгэхээр сонирхчдын хувьд бол бид нар мэдээж өдрийн цагаар ажил хийн, гэр бүлтэй юм. Тийм учраас оройн бэлтгэлүүд явдаг. Тэгээд 8:30-аас манай бэлтгэл эхэлдэг байгаа. Тэгээд 8:30 гээд бэлтгэлдээ явхад ерөнхийдөө манай гэр бүлийнхэн унтцсан байдаг. 8 цаг гээд орондоо ороод ер нь унтахад бэлэн болсон байдаг. Учраас би оройн цагаар тэг хүн дараа болохгүй, альсгүй family time-аас хулгайлахгүйгээр хийдэг тийм дадалтай болсон байгаа. Системтэй ч юм уу. За мэдээж фитнес хийхэд бол заавал орой яваад ах шаардлагагүй. Бас өглөө эрт босоод явж болдог байгаа. За бүтэн сайн жишээлбэл би эхнэртэйгээ өглөө эрт 2 хүүхдээ унтчих хоорондоо газ жимдээ явчаад 1 цаг бэлтгэл хийж ирдэг. Тэгэхээр тэр нь бол айгүй зөв үр бүтээлтэй ашигласан цаг гэж би боддог. За бусад 1-5 дахь өдрийн хооронд бол мэдээж тэ үдийн цанаар бэлтгэлээ хийчихнэ. Тэгээ ер нь ихэнх хүмүүс үдийн цанаараа тэ 1 цаг 30 минут хоол идэж ер нь бол миний хувьд тэ миний харж байгаагаар бол
цагийг ер нь их дэмий өрдөг үдийн цаг бол мэдээж газ хоолой идчихгүүдэд бэлтгэл хийж ашиглаж болно. Би бол тэгж ашигладаг байгаа. Тэгээд за хоолны эрүүл мэндтэй мэдээж идэж уухаа хүмүүс мэдээж анхааралгүй байх. За миний хувьд бол тийм айхтар анхаарал байдаггүй. Тэгээд за нэг чухал зарчим нь юу гэхээр ерөөсөө орой 6 цагаас хойш юм иддэггүй байгаа. За тэр нь ямар ашигтай юм бэ гэхээр мэдээж өдрийн цагаа, өглөөний цагаа маш сайн идээд орой цагаар ер нь бага идвэл хүн аяанда тий тураад эхэлдэг. Таргалт, илүү таргалт өөхөлт гэж байдаггүй. Тэгээ тийм учраас тэр нь миний хувьд бол маш чухал. За мэдээж junk food, тэ fast food, пицца мицаа бол иддэг байгаа. Гэхдээ тэр нь бол маш ховор иддэг, тэ идэхгүй байх гэж бол байхгүй. За алкогол бол хэрэглэдэг. Тэгээ алкоголыг хэрэглэхдээ маш ховор хэрэглэдэг. Тэгээд бас тааруулж хэрэглэж сурсан байгаа. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд ер нь productive бай, тэ үр бүтээлтэй бай, цагийг зөв юмд зарцуулъя, зөв юмаа хий гэдэг нь ерөөсөө л эхлээд хүний шийдвэр юм бэл. Эхлээд тийм шийдвэр гаргах хэрэгтэй юм бэл. Би ер нь цагаа зөв менежмент болдог, цагаа зөв юмд зарцуулдаг, тэ цагаа дэмий юмд үрдэггүй хүн гэсэн бас identity, үн цэнийг өөртөө бий болох хэрэгтэй юм бэл. Mind shift хийх хэрэгтэй юм бэл. Тэгээд сурчих юм бол цагаа зөв юмд үрээд ер нь их мотивац хэрэггүй болчдөг. Тэ ер нь бол тийм төсвөр хатуужилч юм уу, айскул тийм цахилга бат гэж өөрийгөө зовоосон тийм хэрэггүй болчдөг. Яагаад тэгэхээр миний identity би бол тийм хүн, цагаа дэмий юмд үрдэн хүн, би бол productive хүн гэд өөрийгөө тодорхойлцохоор тийм дэмий юмд тэ цагаа өрөх бодолч орж ирдэг. Яг амархан болчт юм байлээ. Тэгээд би бол яг өөрөө тэгээд тэрийг туулаа явж байгаа, өөртөө гой дадлан ингээд үүсгээд явцсан. Одоо үр бүтээлтэй байхыг хичээж байгаа хүний хувьд та бүхэнд хандаж хэлэхэд тийм хэцүү биш шүү. Хамгийн гол нь өөрийнхөө identity-г тодорхойлоорой, өөрийнхөө зорилгыг тодорхойлоорой, өөрийнхөө үн цэнийг тодорхойлоод ерөөсөө л амьдралын лайфстайл болгочих юм бол бусд нь амархан юм байл шүү гэж хэлмээр. За ингээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн видеогоор та бүхэнтэйгээ би бас олон сонирхолтой хүний өвчтөлийн тухай үр бүтээлтэй байх, цагийг зөв өнгөрөөх, тий, цагийг зөв юм зарцуулах гой контентуудыг та бүхэнд хүргэх болно. Ингээд дараа уулзтлаа. Түр чаа.